Монгол ардын хууч яриа. Хараалж шүтэн гэлэн. Би залуу байсан цаг. Нэгэн өвөл юмсан. Манайд байсан нэг хар хүү өглөө чөдөрлсөн морин барих гэж гарлаа. Би тэгэхээр нь миний морийг хамт бариад ирээрээ гэлээм. Өнөөх хар хүү чинь хоёр морин барьж ирээд. Таны морь чөдөргүй сул байх юм. Сул боловч номхон морь учраас амархан баригдлаа. Та тэгж морой сул тавьдаг юм уу? Гэлээм. Гүй би морин үдэш чөдөрлөж тавьсан. Чөдөр нь байхгүй байна уу? Гэж асуув. Байхгүй. Урд шөнө жаахан цас орсон болохоор хүн амьтны мөр цасан дээр тодорхой байна. Мордын дэргэдээс нэг явган хүний мөр урд байгаа айл руу чиглээд явсан харагдлаа гэв. Тэгэхээр нь муу золиг шүтэм гэлэн морины чөдөр аваад явчаа юу да гэд босон харайж морио эмээллэн унаад шүтэм гэлэнгэнд очлоо. Тэднийх манай урдхан байсан юм. Орж очингууд шүтэмд "Ой, чи тэр морины чөдөр өгөөт. Морь яах гэж чи сулж хав?" гэхэд шүтэм гэлэн "Чөдөр аваагүй. Ямар юмаа яриад байгаа юм" гэж уурлах янзтай байна. Цасан дээр чиний гутлын мөр тодорхой байна гэлээ. Тэгээд хоёул хэрэлдэж гарлаа. Нохой гахаад аж хүрлээ. Би залуу омогтойч байсан цаг. Хошуу тамганд бичээчүү юм хийж байсан цаг юм л да. Бас даргархнаа тэгж угаад. Чамайг чадна гэж байна тэр. Тэр чинь хараал хийнэ гэсэн үг юм. Чи юм уу юугаа чаддгийг? Чиний чадахыг чинь үзье гэлээ би. Би жаахан хувьсгалж янз орсон болохоор түүний хараалаас айхгүй байгаа юм. Түүнийг ер нь хараал хийдэг гэж хүн ярьдаг байсан л да. Тэгээд хошуу тамгын газарт очиод сууж байлаа. Би тэр үед бичээчийн ажлыг хийж байсан юм. Тэгж байтал нэг өдөр манайхаас нэг морь хөдөлсөн хүн давхиж ирээд "Эхнэр чинь өвдчөөд харивгүй өгөх гэж байна. Таныг багш ламыг залаад ир гэж байна" гэлээ. Би морь хөдлөөд сум дээр очиж багш ламд уучраа айлтгав. Тэр багш лам манай эхнэрийн төрсөн ах юм л да. Чимэд аграмб гэдэг эрдэмтэй чадaltaй лам юм. Ламтан шоогоо орхиж үзчихэд хурдан очилгүй гойргүй гэд хоёул мордоод давхилаа. Замдаа лам надаас асууж байна. "Хүний хараал хүрсэн юм шиг байх юм. Цаадах чинь хүн амьтантай хэрэлдсэн юм биш үз?" гэлээ. "Гоо та мэдэхгүй юм да. Хэрэлдсэн юм байхгүй хаа. Ингээд чи хүнтэй хэрэлдээгүй үз?" гэлээ. Би жаахан бодож гэнт санаж шүтэм гэлэнтэй хэрэлдсэн гэж үннээ хэллээ. "За тийм байхаа" гэж байна. Энэ шүтэм гэлэн миний шав юм шүү дээ. Догшин сахиустай. Түүнтэй аятайхан уучраа олж ярилгүй болохгүй гэж байна. Тэгээд гэртээ ирсэн чинь манай эхнэр ар өвөр тийшээ тадалтаад дөнгөж амьтай голтой юм байж байна. Багш шоожлийн дүг зөв уншиж тариндлаа. Манай эхнэр жаахан сэхэж ирлээ. Багш бид хоёр шүтэм гэлэнгэнд очлоо. Шүтэм гэлэн гэртээ байлаа. Гэлэн нэртэй мухар толгойтой болохоос биш. Тэр эхнэр хүүхдтэй зүгээр л хөдөөний хүн юм шүү дээ. Ном эрдэмч гэж олигтой мэдэхгүй хүн. Тэгээд багш очоод бид хоёроос асуулаа.
Та хоёр хэрэлдсэн үү гэлээ. За тийм гэж бид хоёр ч үннээ хэллээ. Та хоёр битгий муудалц. Найрамдалтай сайхан яв гэж байна. Шүтэмгэлэн шавнын болохоор багшийнхаа үгийг за гэж хүлээж авлаа. Багш шүтэмгэлэнгээс асуулаа. За чи Бямбадарчтай үг зөрөөд хонзон санаж хийсэн барьсан юм байвал одоо чи түүнийг тайлж буцааж ав гэлээ. Шүтэмгэлэн энэ намайг элдвэр их муухай дайрч давшсан юм. Тэгэлэр нь би сахиусандаа залбирсан нь үнэн гэж байна. Багш бид хоёрыг найрамдуулж тамхилуулв. Сүүлд нь бид хоёр найрамдаж нэг шил архи хувааж уусан юм. Бүр хойштооч найзууд болцгоосон. Тэгэл маргаашнаас нь манай эхнэр улам сайжирсаар хэдхэн хоноход бүр зөв зүгээр болчихсон. Би ч хошуу тамганд очиж албан хаадгаараа хаасан. Ингэхлээр хараал хийх гэдэг бол зөвхөн замж хараахын нэр биш. Ямар нэгэн сахиус шүтээндээ залбирдаг байх нь. Тэр сахиус шүтээн нь залбирсан хүний сөргүү этгээдийг хорлдог юм байна гэж би боддог. Хорлохдоо тэр айлын айл эмзэг хүнийг хорлдог болтой юм. Би бол багшийн хайрлсан сахиус зангааг үргэлж зүүж явдаг байсан болохоор шавийнхан сахиус намайг хорлож чадахгүй байсан байж болох юм. Харин манай эхнэр ахынхаа өгсөн зангааг гээчихсэн учраас эмзэг болсон гэж би тааварладаг юм.